За өглөөдөр 20 минут хүргээгээс ойр бичлэг хийсэнгүү. За тэгээ өчтөр л арилжаа хийх шивтээ. Угаасаа нэг маркет нэг гоё хөдлөөгүй. За 3 дахь бас арилжаа хийсэн л та. Гэхдээ тэр нэг яриад ахаар юм дагуу. За өчтөр хийсэн 3 арилжаа нь 2-ын тарагдаж байна евро доллар дээр. За эндээс бас лонг орсон. За яагаад вэ гэхээр мөн л өмнөх бичлэгтэр ярьсан шиг одоо дайн тус төхөөд газрын тосч унаад ирэхээр доллар унаад за тэгээд евро доллар өснө. Гэсэн л нөгөө нэг одоо газрын тосны үн нэмэгдэнгүүт инфляц нэмэгд тэгээд доллар өснө мөснө гэдэг тэргээл хийгээд байгаа шүү дээ тавтаад байгаа. За тэгээд эндээс лонг ороод за яг энэ тухайн үед нь болохоор газрын тос амар унаад ороод ирсэн байсан. Тэгсэн ирнэ евро доллар ингээд унтсан байсан. Тэгэхээр за эндээс лонг орчих гэж чинь. Ингээд шууд аимшигтай том кандл гаргаж ирээд за тэгээд хоёр дожиг кандл үсгэхэд хаар эндээс гарсан. За тэгээ байж байгаад за эндээс би Fibonacci зураад за энэ golden zone дээр энэ key level багцаад исэн болохоор миний тренд угаасаа bullish юм чинь. Эндээс би long орсон. За энэ нөгөө кандл эндээс. За тэгэж ингэж явж байгаад за ийм кандл үсгээ гараад ирсэн. За тэгээд би эндээс жоохон айц мэдэрсэн. Тэгээ гарсан. Тэгээ гарсан болсон байлээ. Гэтэ ер нь гэж айцтай гарах нь буруу л та. Юу ч гэсэн дожиг кандл үсчихээр нь шээгээд гарсан. За өчтөр тэгээд яг унтахынхаа өмнө алтан дээр би ингээд лонг орсон. Яг эндээс яг энэ structure-ын доор stop loss тавиад. За энэ бол зүгээр л мэдрэмжээр хийсэн арилжаа. Яг би ингээд price action-ыг харахад угаасаа унахаар байсан байхгүй юу? Тэгэхээр нь би за одоо миний мэдрэмж зүв байвал яах вэ гэд тэгж бодоод энд арилжаад орсон. За тэгээ горыг амссан байна. За тэгээд эндээс нэг $60 алдаад өчтөр $32 ашигтай гарсан. За нэг тиймэрхүү байна. За баярлалаа. Баяр таа.